И сайн байцгаана уу? За дахиад эхлэе. Сайн байцгаана уу? Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Алтан гэрэл байна. Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Номон байна. Гадаа маш сайхан дулаахан өдөр байна. Бид нэр Баян-Онгор аймгийн Галууд сумыг зорж явнаа. Яагаад зорих болсон бэ гэхээр Улсын драмын Эрдмийн театр маань боловсрол, соёлын шинжилгээ ухааны яам болон эрүүл мэндийн яамтай хамтран Монгол контент гэсэн төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэхүү төслийнхөө хүрээнд Монгол агуулгатай цуврал бичлэгүүдийг бид та нартай хүргэж байгаа. Тэгээ энэ удаагийнх маань болохоор Баян-Онгор аймгийн Галууд сумаас та нартай хүргэнэ. Энэхүү бичлэгээрээ юу хүрэх вэ гэхээр хөдөөний аж ахуй амьдралын талаар болон хаваржилтын тухай, мал төлөл ямар шатандаа явж ийн гэсэн олон сонирхолтой бичлэгүүдээр та бүхэндээ хүрэх болно. Тэгээд бас нэг зүйл байгаа. Манай том хүн маань битэрт мөрөөдлөө хэлсэн. Тий. Жанжа. Миний өгөө мөрөөдөл нь юу лээ? Зөндөө мөрөөдөл байгаа л да. Хөдөөж бормоор мараа. Тэгвэл мөрөөдлөө биелүүлэх үү? Тэгээ. Явах уу? За тэгвэл яврагшаа! Явцгаа! Яврагшаа! За тэгвэл урваа. Урагшаа! Урагшаа шүү дээ. Урваа. Урагшаа! Гэмбэл оне чиндэнэ гэнтэнэ хороо дэстэнэ улдаан оне чиндэнэ уссана 무슨 한가 신데네 문두르 호라 쓰르노 자성 한가 신데네 자서가 무슨 쓰르노 За бид хоёр Баян-Онгор аймгийн Галууд суманд хүрэлцэн ирсэн байна. Ингээд хөдөө маш гоё цэнгэг агаартай сайхан байна. Хаварчил сайхан байна. Мал төлөлт ерөнхийдөө шудрах төрсөндөө явж байна. За тэгээд хөдөө олон гоё сонирхолтой бичлэг та бүхний хамтдаа авах гэж байна. Бүгдээрээ гараа саагаарай. Маска сайн зүгээрээ. Дахсагаа сайн бэлдээрэй. Үргэлжлүүлээ. Хот. Биндик хот сайн хэрэглээрээ. Тэгээд бүгдээрээ энэ сайхан цаг хугацааг эргээр ашиглацгаая. Тэгээс намайг хэрэгчиж. Одоо гайг руу хамтчих. Гармаа. Өглөө. Хөтөмс. Би өстө мондог. Би хатаад. Тэгэл. Шинэ ажиллаа хийн хотоо маань. Шинэ жингөөр хотоо тараад хуцаал. Онтаг бахаа. Надад хож юм лээ. Баас болоод байна. Өглөө өөрийн 4-5 цагаас хаших болол шүн хүртэл биширмээр дагах байдаг шүү дээ. Тэгээд хараад ёо ямар мундаг юм бэ. Дуурсан сасаж байна. Сар. Миний сайсан сүүг хартаа. За одоо бол иймэрхүү суу гарнаа. 100 дэлгэр цагт бүр их суу гарна. Ховын дөөрөн суу гарна. Хэмэгч харуулах.
Сайн их шар. За ингээд битүүрсэн байсан хамраа. Цолж. Яа. Ташир үтээ бичээд. Ямар гоёдтэй наач. Баячгийн авчандаас. Тэгэх. Өөдөө гаштай. Нааш таттай нэг тал. Наатаа. Нэг тал руу. Наатаа. Эдэг. Тэгтээ эвгүй юм бэ те? Эвгүй шүү дээ. Унтаад юм шүү. Өө нэр ам. Гай навника. За юу гэж байна? Цай чанжи. Цай бол яг эмэгтэй хүний нэрийн хувцас. Сайхан гарын цайгаараа дайлаж хэлэх хүмүүс ярьдаг шин. Тэгээд цагаа илүү их санах туснаа илүү утгын идэссэн амттай цайдаг. Цааны хий хурдан башлах нь цааны хий удаан башлахаас шалтгаалдаг юм лээ. Тэр нь болохоор цагаа удаан башлах туснаа цай маань илүү удаан башлах. Тэгээд шууд усаа игээл идэгээгээд башлангууд нь сүүгээ игээл чанчаар яг хурдан башлчих юм. Нутгийн цай чанах яс янз бүр байдаг те. Цай чанах бүр тийм дэг. Тэгээд цаага башлангууд нь 8 удаа самраад 9 удаагийнх нь дээжийг нь аваад бурхандаа башлах юм уу? Гал дээр цай чанж байгаа болохоор би галын тухай мэддэг зүйлээс та нартай хуваалцъя л да. Эртээр үеэсээ манай өвөө эмээнэр өвөг дээдс маань болж гин гэж богино хавиргаа бүтж гин гэж бүдэрхийгээ галтаа өргөдөг байсан. Тэгээд бас цайны шаарыг галт хийдэггүй. Галын бурхан хийлгэндэг. Нэг тийм сургаал өгсөн гэдэг штеп. Эдсэн хоолой дутуу барихдаггүй. Эртээ талаар хутга дамжуулдаггүй. Цайны шаарыг галд өргөдөггүй. Цацал өргөх дээжийг доош нь өргөдөггүй. Цаг гололоход замд гардаггүй гэсэн сургаал өгсөн. Шөө. Яасаа ахтар хилэмгий долонгоо өгтөв. За тэгвэл би чамд нэг мэддэг сургаалаа хэлье л да. За тэгэл. Аавын би хүнтэй танил загтны бид газар үз. Нагцын дэргэд дал барьдгүй, насны дэргэд сархад үрддэггүй. Найрын хомерт энгэр задгаалдгүй, наадмын даваан тооцоо ярьдгүй. Аавын бид сахал тавьдгүй. Яана би сахал тавьсан байгаа шүү дээ. Гэхдээ би ааваасаа асуусан л да. Ааваа одоо би сахал тавих хэрэг гараад байна. Би сахал тавьчих уу гэдгсэн чи аа маань зөвшөөрж ирсэн. Манай Монгол хэлээр их баялаг шүү дээ. Гэрээ эзэгтэй хүнийг маш олон янзаар нэрлэдэг. Гэрээг нь гүйгүүлэгч бас хань эзэгтэй тооны хүн галын хүн гэж нэрлэдэг. Энэ дандаас надад хамгийн сайхан нэр нь гэрээг минь гүйгүүлэгч гэдэг үгийг сонсохоор нэг л тийм жагалтай болчих тийм аа. Нэг л гийгүүлээд байгаа тийм шүү. Цаанаасаа нэг тийм энерги гараад тийм. Гэрээг минь гүйгүүлэгч гэдэг. Яалтчаас гийгүүлдэг л те. Адуунда гараа шидчих. Уулнаас буулгах жоох яриултай. Хитрэл. За энэ залуу бол бас Баянгар аймгийн Галууд сумын харьяат.
өргөнхийн сумын зураг байна. Хоёлаа сур яаж хийдэг тухай яг. Ер нь бол сур илдэж юу хийх бол газар нутг өөр байх тий өөр. Ичнийхээ өхрийг гаргаад тэгээд өхрийг гаргаад бас бүр гарахтаа бас сураар сур юм бас ондоо норс. Нуруу норсон. Тэгээд дөрвөн хөлийн дотроос нь битүү хувааж гаргачаад тэнгүүтээ араас нь доош навж дөрвөлийг бохируулж чагаад араас нь тэгэж нөө сур их тэгэж их нөө өхрийг гаргахаар нөө сур тусалтнаа тэгшин байдаг гэж байна. Тэгвэл тэгэл одоо гаргасан сураа одоо ажил ширээ биш үү? Зүгсэн сураа сайн гэж. Таны дамжиг 12-аар 13-аар. Таны сур 12, тэнгийн сур 6, 8 л. Тэгээ нөө зүгсэн сураа үсийн гадаа оршин цаана гадаа гашаанд өгч. Тэгээ нөө хөтчөнд хөтгөөрн тэгээд үсийн цахан гусаад авчих юм би цахан гусаа. Тэгэхээр гусчаа тэгээ зардаад нэх гээд ойрлогчтэй. Нар мар тусдгүй тийм ингээ хард. Тэгэхээр нөө өөрөө итгэнэ хурдан би зөөлдөг гэж. Тэгээд тэр нөө утна гэж бас яриад байгаа. Тэгээд досолсон сураа тасалж аваад тасангуудаа утаан. Утааныг нөө утгаас нөө утааныхаа халуун ууранд нь тосны сурныхаа сурдаас шингэж өгдөг. Тэгээд утгаараа ингээд гоё юм шар сургаалдаг гэж. Тэ шарангутай юм гоё сурч. Тэгээд тосна энэ сурндаа бас сайн шингэж өгдөг. Бид хоёр одоо ногт зангид чинь. Тэгээд би ч ерөнхийдөө гадарлаа. Тэгээд дүүгээс асуугаад энэ болохоор ирүүн. Энэ сагалдар гоёх юм. Энэ хоёрын хооронд мохорсон хэмжээтэй. Одоо бид хоёр шилээ хийх гэж байна. Шилээ нь болонгууд ингэж барьж байгаа тохой. Хэмжээний тохой. Тэгвэл энэ ямар ч морины тархал кар бүдүү хадууд байна. Тэгээ бүдүү хадууд бол ямар ч морины талхад. Тохой хэмжээ авах уу? Тийм тохой хэмжээ авах. За тэгэнгүүтээ одоо нөгөө талынхын шанааных нь юу гин? Яг энэ адилхан юм. Адилхан гэж. За одоо энийг би хэлсэй гэдэг заа. Шилээ нийчлээ. Одоо түрүүн нэг талын хийсэн одоо нөгөө тал нь бэлэн болчлоо. Энэ ингэ шилнэ. Энэ хамарна. Одоо энэ талд нь дахиж нэг цаалал тэгэл ногт бэлэн боллоо да. За одоо. За ингэж. Тэр хийсэн ногт бэлэн болов. За бид хоёр хийсэн ногтоороо морь ногтлох гэж. Пап гэж таарж байгаа юм шүү. Тэсээ хараад. Яг тарж байгаа юм шүү. Жохон богдчих тээ. Жохон юм жалтчих тээ зүгээрээ. Ямар ч юм тэгээд энэ ирмэн ногтыг ав. Одооноос эхэлж суран ногт гэдэг болоо. Дүүгүр. Энийг бол яг та хол зайд мал зал байх үед тэгээ сарлаг марлаг мал тухтал. Өвшөө. За. Энд нь чулууга хийгээд тэгээ энэ гогцоод нь дунд турууга хийгээд тэнгуүтээ энийг чимхт юм байна. Тэнгуүтээ эргүүлээд яг аль энийгээ бас хаашаа чамаагүй тавьчих болохгүй байна. Хэрвээ тийш явуулна гэх юм бол эргэлдээ тааруулаад тэр зүг рүү тавих нь шүү. Ямар материалаар хийсэн байдаг гинэ? Сур. Сур. Тэгээд савк. Энэ бол тэгэл том ч гэж болно үстэй энэ савк. Тэгээд савкнууд энэ бүгд том ч байж болно. Энд цаалт нь ямар ч үстэй? 9 цаалт гэсэн. Цаал. Хэмжээнд том жижиг гэсэн хамаагүй. Тий. Бас очиртай юм. Бичтэй. Хамт байсан та бүхэндээ маш их гэдаа. Ингээд эцсийн дээрийн зүгээс залуучуудтай хандаж ирэхэд Монгол дээд хувцаараа гоё. Монгол явсан ш та Монгол ахуйгаа дээд хувцас. Баярлалаа. Эерэг Монгол. Ингээд дараагийн болоод бүтэц зүр баярлалаа. Я 10 пес. Суран ногт.